Ядахад адьяас сүрэн өвдөх шороодчих юм. Өнөө мөн эрднийг давж заалттал дээд шүүх хилэлцдэггүй юм байна. Арга барсан ихнэр нь дарга нарт хандан захиа бичээд хорхийн хатуу Батбаяг гэгч даргаас аюуж байгаагаа хэлээд асуудлыг эрэг шийдээд өгвөл ахаад лайв хийлгэхгүйгээд өчиг өгч байна. Ялах шалахгүй 500 сая төгрөг шамжигдуулсан хэрэгтэй мөн эрдэн харгист түгжигцээр нүрсний 40 их найдын асуудлаар өөрөө бол жагсаалын асуудлаар хоригдсон гих ган хуйг өчигдөр бие муудсан гин. Бадамжуунаага бас тэгсэн гин. Ган хуйгийг хамгаалаа. Хамгаалах учир үндэсний эрх ашигын үүднээс байна гэд манай сайт бичээд л байгаа. Тэр хүн нүүрсэд намаараа буруутаа гэд ардын намаа хэлээд байгаа. Ардын нам ганц гав уягт бүгдийг үүрүүлээд цааш хийж огт болохгүй. Гав уяг ганцаараа 40 их найдыг туугаагүй 40 тэрбумын л асуудал өөртөө хамааралтай байх тухай хэлээд байгаа. Урдаас нүүрсний хэрэгт холбогдсон наранхүү гэж хүнийг авчирна гин. Зайлуул нүүр амаа өөрчилсөн бололтой юм. Хурууны хэгээ өөрчилж дөнгөөгүй юм уу да? Арднаас эдтэй холбоотой гэд сэрсэн. Арднаас эдэн тиймгүй гэж байна лээ. Улирагч 4 жилд энэ хүн ардын намын зодуурын хүүхэд байх шиг боллоо. Одоо ч зодсоор улс төрчид усны хөвөнд уулздаг болж гин. Уурга барьж ус хараад юм ярьдаг бололтой юм. Мөн хоригднаар булганд ингэж уулзаж сонирхолтой назаргын гол Чонтын Отгонбаатар байсан гих. Сахал Бат Эрдэнэ Маки эзэд бас байсан гих. Цэндийн мөн хоригд тэрхүү Отгонбаатарыг баригдаад явахт нь хамт байсан гэдэг. Одоо ч хамтаараа л бололтой. Усны хөвөнд юу ярьсан байх вэ? Сонин л учиг. Эрдэнэс Монголоос хөлбөрсөн хаян харваа мөн байсан гин. Аваргууд зүгээр ч нэг уулзаагүй. Тул барих тул бариулах ажил хийвүү яав. Ардчилсан эмэгтэйчүүд чуулаад гинти ол цэмэгтийн охин жаргалан даргалуулахар болсон шиг байна. Үе дамжин төрөө бариад байж дээ. Улс орн нь урагшилдаггүй. Ингээд л яваад байгаа улсдаа. Жаргалан гэдэг хүүхэн ардчилсан намаас ирэх сонгуульд шууд гишүүн болж таархна. Одоо энэ хүүхэнтэйгээ барьцаад нямд оржийн, гончигд оржийн их төвшингийн ган зоргийн хүүхдүүд шаагдах юм байх та их хурал руу. Цэрэн цээжинд бөөрөнд бүсэнд байх нь нэгэнт өнгөрсөн улс юм уу ирэх баригч та ард түмэн. Нам төрийг баригч амар баясгалан баахан хүн дагуулад Герман одож баяр тогтох сүрэн ариун заяад орчханд мөн ган төмөр баяс цогт гэрэл нарын ардчлагчид их хурлын хуулийн дэгийг судлах ажлын хэсэг гэх. Мэн амар баясгалан хошуучлан Лондондыг буугаад наашлан Германд эд нартайгаа улс төрийн будаатай хурах зуурхан шиг байна. Ирэх сонгуулийн будааг хэрхэн агшааж ямар холц тааруулахаар найруулах хэсэг гэж хэвлэлд бичсэн байна. Чуулганы урд өдөр ирэхтэд Берланд нэг тиймэрхүү юм зурж яваа нь мэдээж байх. Энд Жэйкоб бухимдаж суугаад байх та. Ядахад адьяас сүрэн өвдөх шороодчих юм. Ард түмний ой санамж. Амасун амлалт нэхэн. Амлалт цэгмэн.